Өдрийн мэнд кино үзэн суугтаа тавтай морил. Өнөөдөр та бүхэндээ 2001 онд гарсан Evolution буюу хувьсэл киног ярьж буюу тоглон сууж таалан болгоно. Цацрах сүрсэн солироос хүмүүсийн 99.9% харин хүм болон хуургаж байна. Вангрэ гэдэг залуу гал сөнөгч болохыг мөрөөддөг. Тиймээс тэр өөрөө хэдэн сонирхолтой дасгал сургалт хийдэг байх нэ. Нэг шөнө уян нэг хүүхэлдээ аваад цөл донд хорхигдсан овоохоо руу машинтай явдаг. Тэр хүүхэлдэйг дотор чирч ороод нэг бүхэл дүрслэл цохиож хүүхэлдээ орон дээр хөвтөж байгаад тамхи татсаар унтчихсан мэд дүр эсэдэг. Уян овоохоог бензинд дэвтээж галдан шатаадаг. Дараа нь тэр секунд хэмжигчээ эхлүүлээд дотоошгүй орж аврах үйл ажиллагааг жүжиглдэг. Тэр хүүхэлдээд амьсгал сэхийн амьдруулах арга хийж байтал гинэт тэнгэрт гэрэлтсэн галт зүйл харахыг анзаардаг. Солир шууд түүн рүү чиглэж байна. Тэр зүхтэж гүйхэд ард нь арай ядан ам гардаг. Сансрын чулуу овоохоод сохор домгийнхэн цохилттой дэлбэрч унаж тесрэлтийн долгион үеийн ачааны машиныг агаарт хөөргөдөг. Орон нутгийн коллежид биологийн профессор Айркийн шалгасан судалгааны бичвэрүүдээ оюутнуудаа буцааж тарааж байна. Тэдний ихэнх нь дээд үнэлгээ авч Айр энэ улиралд ийм авьяастай бүлэгтэй болсондоо баяртай байна. Гэтэл Дини гэдэг хоёр залуу тийм сайн дүн авсангүй. Тэд хоёулаад хасах авчээ. Тэд бие биенээ хуулчихсан ямар нэгэн байдлаар оргоног эсүүдийг шоронгийн камертай андуурч тэдний авгаач тэр камерт хоригдож байсан гэдэг. Тэр хооронд Айргийн хамт олон геологийн профессор Харри блог солир унсан тухай утсаар мэдээлэл авдаг. Утасны дараа түүн рүү 80 гэдэг оюутан ойртож өгүүлийнхээ муу дүнд бухимдсан байдаг. Тэр Харри дахин авч үзхийг гуйна. Тэр энэ хичээлээ дүүргэх ёстой, эсвэл хүүхдийн асрамжийн төвд ажилд орох эрхгүй болно. Харри сонирхон яагаад хүүхдийн асрамжийн газар ажиллахыг хүсэж байгааг асууж хагас хошигнож бусдын амьдралыг хариуцах хариуцлагагүй мэргэжил сонгох хэрэгтэй гэж зөвлөвөл 80 мөрөөдөл нь Мисс Аризон тэмцээнд төрүүлэх гэдгийг хүлээн хэлдэг. Асрамжийн газар ажиллах нь шүүгчдийг гайхшруулах зүйл. Айр Харригийн офис алхаж орж түүнийг хамт хооллохыг урьдаг. Харри 80 өгүүлийнхээ талаар дараа ярилцсан гэж хэлээд Айртай хамт гардаг. Буучлаараа хоолнд орохын оронд Харри Айргаа шууд солир унсан газар руу жолооддог. Америкийн геологийн судалгааны коллежийн төлөөлөгчийн хувьд тэр газрыг шалгах нь түүний ажил юм. Тэд ирэхэд цагдаа аль хэдийн хэргийн газар дээр ирсэн байдаг. Уян ширифтэй маргаж ачааны машинд нь учирсан хохирлын нөхөн төлбөр шаардж байгаа боловч шириф түүнд тэнгэрээс солир унсан нь хинийч буруу биш гэдгийг сануулдаг. Айр Харри нарын хоёр уяныг шүн дунд цөлт хүүхэлтэйгээ юу хийж явсан талаар асуухад уян урлан өөрийгөө гал сөнөөгчийн шалгалтанд бэлдэж байсан гэж тайлбарлахад тэр шалгалттай хоцроод байдаг. Цагдаа нар уяныг явуулж эрдэмтэд солирын үлдээс нь тогоонд бууж ордог. Хідэн офицер хошин хөвжилдөж сансрын чулуутай хамт селфиг аваад байна. Харри тэднийг зайлуулж өөрөө Айртай хамт зөв шалгах боломж олдно. Айр гайхалтай зүйлийг шууд анзаардаг. Хэдхэн цагийн өмнө унсан хэдийж солирын эргэн тойронд хөвд ургаж эхэлсэн байдаг. Тэд чулууг сүхээрхсэж байхад хагарлаас нь сонин шингэн гоожиж гарч ирдэг. Тэр орой Айр лабораторид чулуу болон шингэний дээжийг судалдаг. Харри ажил мэргэжил нь ямар их урам хуурсан болсныг гомдлож ядан волейболын тоглолт руу явдаг. Тэр эмэгтэйчүүдийн волейболын дасгалжуулагч юм. Айр ганцаараа судалгаагаа үргэлжлүүлэхээр үлддэг. Микроскопоор хартал Айр итгэмээргүй зүйл харна. Шингэн нь хурдан хуваагдаж үржиж буй бичил биетнэр дүүрэн байна. Айр нээлттэй Харритай шууд волейболын тэмцээний дундуур хуваалцахаар яардаг. Тэр Харридаа олсон бичил биетүүд нь 10 хосны хийн суурьтай гэж хэлдэг бол дэлхий дээрх бүх амьд организм зөвхөн 4-тэй. Энэ зөвхөн нэг л зүйлийг илэрхийлж болно. Эдгээр организм дэлхийхэн биш. Харри мэдээнд баяртай байдаг. Айр хамт олондоо эдгээр нэг эст бичил биетүүдийг үзүүлэхээр лабораторид аваачна. Гэтэл тэд микроскопоор дахин харахад организмууд аль хэдийн мутцд орж олон эст болсон байдаг. Айр гайхшраа нэвлэхгүй байна. Тэд хитрхи хурдан хувьсаж байна. Харин Харри сэтгэл догдолж Нобелийн шагналыг аль хэдийн мөрөөдөж байдаг. Тэр хооронд уян гал сөнөөгчийн шалгалтын дундуур нойрмоглож байна. Тэр даалгавруудыг болох хийж явуулаад галын хоолоогоор өөрийн бэлхүүсний цав руу санамсаргүй цохиулдаг. Хүлээгдэж байсанчлан уян шалгалтанд унаж дахин өгөх дараагийн боломж нь 6 сарын дараа байдаг. Жаахан дараа Айр Харри 2 ангиа тогоонд солирыг гаргаж авахаар аваачдаг. Гэтэл дотоош орсныхоо дараа тэд нэг сонин зүйлийг ойлгодог. Сансрын чулууны эргэн тойронд спорууд ургасан байх бөгөөд газар дээр нь зузаан манан бүрхсэн байдаг.
80 гинэт хөлөөр нь ямар нэг юм мүлхэж явааг мэдэрдэг. Айр мананг арилгахад тогооны ёроолыг бүрхсэн сая хавтгай ут хорхоонууд гарч ирнэ. Айсгсан 80 тогооноос авирч гарч байхад айр судалгааны зориулалтаар нэг үтийг цуглуулдаг. Гэхдээ амтан хүчилтөрөгчийн хүрэлцгүйд шууд ухдаг. Насалж идэхийн тулд тэдэнд ус төрөгчийн сульфид ба аммиакийн тусгай агаар мандлын хэрэгцээтэй болох нь харагдана. Тэгээд айр харинаар болгоомжтой хідэн үтийг манангийн хамт агаар нэвтрэхгүй савнд хийгээд коллеж руу буцдаг. 80 хариг буланд шахаж тогооны ойролцоо ажилласныхаа төлөө түүнийг дүн өгөхийг шаардахад нэг үт өөрөө хоёр хуваагдаж буйг хардаг. Айр энэ бол методс эсийн үржих процесс гэдгийг тайлбарладаг. Үтнүүд хурдан үржинлүүсээр байх бөгөөд харийн засгийн газарт мэдэгдэх хэрэгтэй гэж бодож байгаа ч айр санал нийлэхгүй. Тэр эхлээд өөрсдийн судалгааг хийхийг хүсэж байна. Тэр хооронд Уин Кантри клубт бага цалинтай ажил хийж, усан сангийн дэргэд хэрэглэсэн альчууруудыг цуглуулж байна. Агуулгын үүдний ойролцоо газар дээр дарагдсан үт хорхоонуудыг харна. Дотор шорвол шалан дээр хагарлаас гарч буй бүр олон хавтгай үт хорхоонуудыг олно. Уин тэднээс салахын тулд нэг лонх цайруулагч авдаг боловч шүүлтүүрийн саундын байхыг гинт харна. Дөхөн ажиллахад нэг муццд орсон далайн амтэн шүдэ хавиран түн рүү шидэн газар гарч ирнэ. Хөөх. Айр харинаар солиор унсан газар руу буцахад тэр газрыг цэрэг арим бүрэн эзэлсэн байдаг. Тэд цэргүүдэд өөрсдийгөө танилцуулсан ч нэвтрэх эрх олохгүй. Нэг офицер тэдний таних мэдээллийг баталгаажуулахаар дээд албан тушаалтан руу залгаж байхад өөр нэг цэрэг гинт айраг таньж авдаг. Цэрэг зэвсгийг шүүрэн аваад амьдралынхаа хамгийн муу сарыг айрагад буруутгаж түүнийг буудахаар сүрдүүлнэ. Аз болоход цэргийг хурдан хориглож саармжуулдагч айр харид юу болсныг тайлбарлахгүй. Эрдэмтдийг эцэст нь нэвтрүүлэхэд тэд генерал Вудмантай уулзна. Генерал айртай мэдлээд тэрээр Пентагонд цэргийн судалгаанд ажилладаг байсныг хайхрамжгүй дурдна. Харри гайхна. Энэ бүх хугацаанд тэр айраг Ердийн коллежийн профессор гэж боддог байлаа. Айр цэргийнхэн нээлтийн талаар хэрхэн мэдсэнийг асуухад хурандаа Флеминг тэдний компьютерийг хянаж байснаа хүлээн зөвшөөрдөг. Вудман айраг нээлттэй нуусанд загнан. Тэр мөчид тахал судлаач Илсэн Рид ирж эрдэмтдэд өөрийгөө танилцуулахдаа болох бүдэрнэ. Илсэн Вудманыг дэмжиж ийм нээлтийг нууцлах нь бодлогогүй хэрэг байсан гэж хэлдэг. Генерал айр Харрийн арт судалгааны үр дүнг мэдээлж байх болно гэж амлалтагч эрдэмтэд эсэргүүцэж нээлт нь тэднийх гэдгийг хэлдэг. Вудман коллежийн 2 профессор ийм том хэмжээний зүйлийг шийдвэрлэхэд тоноглогдоогүй гэсэн санааг илэрхийлдэг. Айр судалгаа хийх эрхээ шаардахад Вудман түнд өнгөрсөн алдаануудыг нь сануулдаг. Эрдэмтэд тодорхой бухимдсан ч явж явахаас өөр аргагүй болж харин тэмцээр байна гэж тангарагладаг. 7 хоногийн дараа айр харинаар солиор унсан газар руу нэвтрэх эрхээ эргүүлэн авахын тулд шүүх хуралд оролцдог. Айр нэгжтийн хувьд судалгаанд оролцох хэрэгтэй гэж маргана. Айраг үнэмшлгүй болохын тулд Илсэн түүний өнгөрсөн үеийг хамгаалахын яамны судалгааны хилцтэй хамт байсныг илчилдэг. Тэр айр тахлын эсрэг туршилтын вакцин дээр ажиллаж байгаад цэргүүд дээр турсан боловч гаж нөлөөнд дамжигт байсныг тайлбарладаг. Хүнд хэлбэрийн суулгалт, таталт, цаашилт, түр хугацааны харалхан байдал, нөхөн үрчмэн асуудлууд. Цэргүүд энэ өвчнийг Зигс галзуу гэж хож хүртээж байсан. Хурлын дараа айр офис руугаа буцахад түүнийг дээрэмдсэн байна. Түүний бичиг баримт болон дээжнүүд алга болжээ. Цэргийг цагдаад яг илт мэдээлж чадахгүйгээ мэдээд айр Харринаар хэргийг өөрсдийн гараар шийдэхээр шийднэ. Тэд дээжийг буцааж авахын тулд бааз руу хуглан орохоор болжээ. Цэргийн дүрм өмсөж тэд бааз руу нэвтрэн орж чаддаг. Тэдний харсан зүйл тэднийг цочирдуулдаг. Организмууд асар том шавж маягийн амьтад болж хувьсжээ. Тэд хамгаалалтын хувцас өмсөд агуйд бууж орно. Тэдний хөдөлгөөн бүрийг хяналтын камерууд хянаж байдгийг мэдэхгүйгээр дотоогш тэд солирын иргэн тойрон дах газар хачин харийн ширэнгэн ойд хувирсныг нээн илрүүлдэг. Сонин ургамал амьтдаар дүүрэн байна. Эрдэмтэд энэ цэцгэлтийн экосистемд цочирдож байхдаа гэхдээ энэ бүхэн түргэн шуурхай аим шиг болон хувирах бөгөөд нэг амьтан нөгөөг нь шууд тэдний өмнө залхихад тэд болгоомжтой судалж байхад Харри санамсаргүй харийн амьтны нэг дээр гიშгэж алцтай төстэй олон амьтад бууж ирэн биеийг нь хоол болгон урьд салгана. Айр Харри дээж болгон жижиг амьтдын нэгийг авахыг хэлсэн ч түүний амжаагүй байхад нь илүү том махчин шувуу орж ирээд бүхэлдэн залгина. Дээд давхарт илснийг хамгаалалтын монитор руу дууддаг. Тэр Харри түүний биеийг харийн амьтдын нэгэнтэй харьцуулж байхыг сонсдог. Айр илсэн таалагддаггүй гэдгийг хэлэхдээ энэ нь бүгдийг уламд ордуулдаг. Тэдний яриа түүнийг уурлуулж үлдээдэг бол Харри чулууны дээж цуглуулдаг. Тэр нэг сонин хорхоогоор анхаарлаа сарниулдаг.
Тэр мөчид ихсэн бүлэг офицеруудтай агуйд орж ирээд нутаг дэвсгэрт халахсан хэрэгээр тэднийг баривчлан гэж сүрдүүлнэ. Айр тэд эхлээд тэдний өмчийг хулгайлсан гэж маргахад ихсэн юу ч аваагүй гэж шаарддаг. Маргааны дундуур хорхоо харригийн хувцас руу нэвтрэн ордог. Тэр тусламж дуудаж хашгирч эхлэхэд бүгд амьтныг дотоош мөлхөж буйг харсан байдаг. Ихсэн айрдад хорхоог алахын тулд харригийн хувцасны хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүл гэж хэлсэн ч энэ нь амьтныг харригийн бие рүү орох арга хайлахад хүргэдэг. Баг харригийн биеэс харийн шавжиг гаргах яаралтай тусламжийн журам руу яарав. Эхлээд тэд амьтныг түүний хөлний арьсан дор хардагч түргэн шуурхай түүний шулуун гидс рүү хөдөлдөг. Эмч хорхоог гаргаж авахын тулд багаж авч байхад илсэн ба айр харрыг тайвшруулахыг хичээгээд байдаг. Эцэст нь амьтныг сугуулж гаргахад тэр шууд өгдөг. Тэр хооронд Уин Кантри клубын үдшилтэд зөөгч хийж ажиллаж байна. Ажлаасаа залхсандаа тэр Калифорни руу нүүхийг бодож байна. Тэр дургуйцснэр дарга баригдаа ундаа асгаж өгөхөд тэр нэг сэтгэл татам эмэгтэй рүү нүдлээд байдаг. Хожим барыг гольфийн талбайд романтик пикник зохион байгуулдаг шалбай дээр шампанское асгаж өмдөө норгоодог. Тэр цэвэрлэхээр нуур руу явхад нь бохин ирдэг. Гинэт нэг хөвлөр явагч амтан уснаас өсрөн гарч ирээд барыг хөөж эхэлдэг. Амтан барыг нуур руу буцааж чирэхэд нэг эмэгтэй хашгирна. Тэгээд үдшилэг рүү буцаж гүйж очиод барыг идэгцэн гэж зарлана. Уин үүнийг их инээдтэй гэж бодно. Бааз руу буцахад ихсэн айраг үйлдэлүүдийнхэн төлөө загнана. Айр өөрийгөө цөхрөлт авцсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Вакцин бүтлгүүцсний дараа түүнийг Аризонад илгээсэн байсан. Гэхдээ солир унсан үед түүний гарах ирэх болох нээлтийг харсан гэж хэлдэг. Маргааш нь айр Харинар коллеж руу буцаж ирээд буяныг том модтой олно. Тэд түүнийг лабораторид аваачхад тэр барыг алсан хөвлөөр явагч харийн амьтныг гаргаж харуулна. Буян харийн амьтан эсний нүхэнд шахагдаад амьсгал боогдсон гэж тайлбарлана. Тэр хооронд орон сууцны хороололд хэсэг эмэгтэйчүүд агуулгын шүүгээс өгсөн үд хорхоонууд гарч буй болно. Жил гэдэг гэрийн эзэгтэй найз Грейсийг хаалгыг онгойлгохыг шаардна. Дотоогш тэд мэлхийтэй амьтныг нээн илрүүлнэ. Түүний айснуудыг хараад Грейс амьтныг дуудахад энэ нь гинэт хилээ цувуу гэтэл тэр хил нь өөр мангас болж түүнийг хазна. Жил гал тоогоноос буу авдаг. Гэхдээ тэр буудахаас өмнө амьтан агшиж өгдөг. Хожим айр илснийг зочид буудал дээр нь очиж харийн амьтад тархаж дасан зохицож байгааг сэрэмжлүүлнэ. Тэр гольфийн талбай дээр хэрэг явдлыг аль хэдийн мэдсэн бөгөөд түүнд бүх зүйл хяналтанд ороо гэж баталж өгнө. Гэсэн хэдий ч Харри тэр амьтдыг чадхал бол тэднийг устгах хэрэгтэй гэж шаарддаг. Айр Харри Уин нартай кафе дээр уулзна. Өглөөний цайны үеэр айр хажуугийн ширээний үйлчлүүлэгчдээс цэцгийг гооход энэ нь түүний хуучин эхнэр Дениз болж таардаг. Зэм гэдэг цагдаагийн офицертэй болцож яваа байдаг. Айр сэнтэй алга болсон цамцны мөрдөн байцаалтын тухай хошигнож Дениз салсныхаа дараа цамцыг хулгайлсан гэсэн санааг өгдөг. Уурсан Дениз цамцаа тайлж айрад буцааж өгөх гэтэл Сэм зогсоодог. Гинэт Сэмийн радиогоор жил байшинд амьтад дайрсан тухай мэдэгдэл шуугахад тэр яарч явдаг. Айр Харри Уинаар хэргийн газар үзэхээр дагаж явдаг. Баг ирэхэд Сэм тэднийг дотоош оруулахыг зөвшөөрөхгүй байх боловч эрүүл мэндийн аюул байж болзошгүй гэж сэрэмжлүүлэхэд тэр дуртаяа биш ч тэдэнд амьтныг харуулахыг зөвшөөрдөг. Тэд агуулгын шүүгээ бодволд хүргэж байгааг нээж илрүүлэх бөгөөд яг ингэж мангасууд байшинд нэвтэрч байгааг ойлгодог. Гинэт Уин эрдэмтдийг дуудаж байшингийн ард байгаа хүндийг асар томлуу маягийн харийн амьтад дүүрэн байгааг зааж өгнө. Тэд дэлхийн агаар мандалд амьсгалах гэж тэмцээд байдаг. Бүх газар нь солир туссан газар руу холбогдсон агуй болон гуурхайн түнлүүдээс дээгүүр оршиж байгааг Харри тэмдэглэнэ. Эдгээр түнлүүд нь харийн амьтдыг гадаргад хүрэх арга зам юм. Гинэт нэг амьтан сэрээд өндгөр дүүрэн уудыг бөөлжхөөсөө өмнө нүхдэг. Тэр ууднаас эцэст нь хүчилтөрөгчд дасан зогтсон өөр нэг луу маягийн харийн амьтан ангаасаа гардаг. Шин төрсөн харийн амьтан нисэн одоод удалгүй ойролцоо худалдааны төв рүү мөргөн ундаг. Худалдан авагчид сандарч гарах руу гүйхэд харийн амьтан байрлал дотор сүйтгэл тарьж яваа. Гуруулан ирээд дэлгүүрээс ан агнуурын буу авч амьтантай тулаана. Тэр хооронд харийн амьтанд нэг дэлгүүрийн хулгайчийг барьж авч нисэн оддог. Зэвсэгт гурвал түүнтэй гүйцэх гэж тэмцдэг. Өрөөнд байгаа микрофоныг хараад буян шувууны дуу гаргаж эхлээд харийн амьтныг татах гэж найдаж байгаа. Харри энэ нь ажиллахгүй гэхэд буян дуулж эхэлдэг. Хангалттай сонин нь ажилдаг. Амьтан хариу үзүүлэн гиншигнэн. Харийн амьтан тэдэнд луу нисэн буцаж ирдэг. Харри хурдан охиныг шүүрэн аваад айр амьтныг буудан унагадаг. Тэд ялалтаа тэмдэглэж байхад харийн амьтан сэрэхэд гурвал түүн рүү дахин бууддаг. Бодохгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн бүс нутагт харийн амьтад байгааг мэдээлэх нь Льюис засаг даргаыг уурлуулдаг.
Тэр цэргийн байгууллагыг аюулын талаар түнд мэдээлэхэд бүтлгүүдсэн хэмээн буруутгана. Удман цэргийн цувыг хамгаалж арай Харри нар өмнө солиор унсан газар дээр аюулгүй байдлыг зөрчсөн тул бүх зүйлийг нун дарагдуулсан гэж хэлдэг. Илсэн харийн амьтдын экосистем хурдан тархаж байгаа бөгөөд 7 хоногийн дотор бүх мужийг эзлэх болно гэж тайлбарладаг. 2 сарын дотор тэд бүх улсыг эзэмдсэн байх болно. Гинэт айргийн баг дотор шорж ирээд тэд худалдааны төв дээр нэг харийн амьтныг алсан гэж зарладаг. Удман тэднийг солиор унсан газар дээр нэвтрэн орсон нь аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн гэж буруутгаж харийн амьтдын тахал тэднийг буруутгадаг. Льюис тэдний хэн нэгийг нь буруутгасандаа сонирхолгүй байдал үзүүлж довтлохойг зогсоох төлөвлөгөө гаргаж ирэхийг шаарддаг. Удман хотыг нүүлгэн шилжүүлж химийн тесрэх бодис харийн амьтдыг бөмбөгдөхийг санал болгож байна. Айр харийн амьтдын бие химийн бодисуудад хэрхэн хариу үзүүлэхийг мэдэхгүй гэж эсэргүүцдэг. Харийн амьтад санаатаагаар хяналтын камеруудыг устгаж буй приматууд болж хөрсчээ гэдгийг тэд анзаарсан үед хэлэлцүүлэг тасалдаг. Агуугаас цахилгаан шат гинэд ажиллаж эхэлдэг. Тэд примат харийн амьтад үүнийг удирдах байгааг ойлгодог. Приматуудтай тулалдахын тулд цэргүүдийг дууддаг. Хүн бүр цахилгаан шатыг хүлээхэд хаалга нэгдэхэд хоосон байдаг. Гэрлүүд гисгэлээд приматууд төвд байгаа битүүмжилсэн тогооноос гарч ирдэг. Нэг харийн амьтан Льюис рүү дайрна. Өөр нэг нь офицерыг тогоо руу шиднэ. Айр даргыг хамгаалах гэсэн ч харийн амьтанд баригддаг. Харри дайрагч руу чимдан савж уян буу гаргаж харийн амьтныг буудан ална. Льюис сандрахтаа Удманы харийн амьтдыг устгах төлөвлөгөөг нь баталдаг. Айргийн багийг баазаас хөөж илгэсэн тэднийг гүйцэж очдог. Тэр ажлаасаа гарч Удманы хандлагаас залхснаа хэлээд айргийн анхны дээж болон бичиг баримтуудыг буцааж өгдөг. Ингэснээр тэд судалгаагаа үргэлжлүүлэх боломжтой болно. Тэр орой цэргүүд хотыг нүүлгэн шилжүүлж тесрэх бодисоор тонулдог. Эмх замбраагүй байдлыг үл харгалзан коллежийн оюутнууд ойролцоо зэрлэг үдшилэг хийдэг. Баг айргийн лабораторид буцаж очиж харийн амьтдыг хэрхэн алах арга олохыг найдаж байна. Тэд айр солироос авсан дээж яагаад бусдын адил хувьсаагүй байгааг гайхаж байна. Найдвар алдаж Харри тамхи хасаагаад чүдэнзээ завсар руу шидэхэд энэ нь дээж дээр бууж байгаа нь тэр. Гал мутац үүсгэхэд дээж ургаж эхэлдэг үүнийг хараад айр тэр эдгээр организмын өсөлтийг хурцсадгийг ойлгодог. Тиймээс бөмбөгдөл тэднийг улам хурдан ургуулах болно гэдгийг ойлгодог. Илхэсэн Удман руу залгаж сэрэмжлүүлэхэд тэр түүнтэй ярихаас татгалздаг. Дины нар профессорудаар зочилж багт нэг шар айрыг санал болгодог. Энэ хугацаанд айр илсний цамц дээр хэвлсэн үйлэх хүснэгтийг анзаарч тэр хүмүүс нүүрс төрөгчид суурилсан амьдралын хэлбэр гэдгийг тайлбарласнаар үйлэх хүснэгт дээр хүний хор хүнцэл нүүрс төрөгчийн доор оршдог гэдгийг хэлнэ. Харийн амьтад азтад суурилдаг гэдгийг мэдээд тэр ижиллогкоор дагаж тэдний хоронд селениум байх ёстой гэдгийг бодож олдог боловч тэдэнд хэдэн зуун галлон селениум хэрэгтэй болно. Дины нар хэд энд шолдорс шампунь нь идэвхтэй найрлага болгон селениум сульфид агуулдаг гэдгийг дурддаг. Маргааш нь коллежийн оюутнууд олон галлон шампуныг гал сөнөөгч машин руу очиход нь тусалдаг. Машин бүрэн ачаалагдсан баг хуучин уурхайн газар руу явна. Тэндээс тэд гал сөнөөгч хоолойг авч гол агуй руу яваад зам гаргадаг. Тэр хооронд Льюис үзэгдлийг үзэхээр цэргийн лагерт ирдэг. Эцэст нь баг агууд хүрэхдээ тэд селениумыг шүршиж эхлэхээс өмнө тесрэлтүүд хүлээгдэж байснаас эрт болдог. Харийн амьтад нэг асар том организмд нэгддэг. Тиймээс айргийн баг зайлсхийх гэж хурдан яардаг. Том харийн амьтан газраас дэлбэрч гарч ирээд бүх зүйлийг замд нь урж хайдаг. Энэхүү эмх замбраагүй байдлыг гэрчлэхдээ Удман бага ухрахыг тушаадаг. Гинэт харийн амьтан салж эхэлдэг. Энэ нь бүр илүү олон том харийн амьтдыг бий болгох бөгөөд гаргийг эзлэх чадвартай. Үүнийг зогсоохын тулд баг гал сөнөөгч машиныг шууд амьтны доор жолоодно. Нүх олж хараад тэд машинаа зогсоож шатыг нүх рүү өргөдөг. Айр Харри нар харийн амьтан эсийн хуваагдлаа үргэлжлүүлж байхад авирна. Харри хоолойг дотор нь хийгээд шампуныг харийн амьтны бие рүү шахаж байгаа. Амьтан тэр даруй хариу үйлдэл үзүүлж Харриг шүүрэн дотогш татна. Айр түнд зүхтахад нь тусалдаг бөгөөд тэд хоёул зүхтдаг. Илсэн машиныг аюулаас холдуулан жолооддог ба удалгүй харийн амьтанд дэлбэрдэг ба ойролцоох бүх зүйлийг салсаар бүрхэнэ. Баг амжилтыг нь тэмдэглэж байхад айр илсэн нар үнсэлтээр хуваалцдаг. Удалгүй Льюис хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж багийг харийн амьтдын довтлохойг зогсоосныг магтан сайшаадаг. Айр ялалтад дуртаяа дургу байхад илсэн тоглож дуртаяа өөрийгөө түүнтэй хамт хошигндог ба тэд ганцаараа цагийг өнгөрөөхөөр чимээгүйхэн болсон оддог. Льюис үенд медаль гардуулж түүнийг албан ёсоор гал сөнөөгч хэмээн нэрлэдэг. Харри бас анхаарлын төвд алхаж орж илтгэл тавьдаг. Льюис илсэн айр нарыг танилцуулах гэтэл хоёр аль хэдийн явсан байдгийг ойлгодог.
Том ялалтын дараа арх Харри уянаар хэдийн шолдорс шампуны хөгжилтэй сурталчилгаа хийдэг. Үсийг хагнаас салгаж бас гаргийг хар гаргийн амьтдаас чөлөөлдөг. За энэ кино маань энэ хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк болон subscribe-аар дараарай. Дараагийн удаа бүр баавартай гоё кино оруулах боллоо.